Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны шин төвшөлтөд технологиг эх орондоо нутагшуулах, техник технологийн салбарт мэргэжлийн ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх зорилгоор Drone X Mongolia 2025 өсвөрийн улсын авраг шалгаруулах тэмцээнийг Дархан аймагт зохион байгуулж байна. Дархан аймгийн өсвөрийн хурдан клубын санаачлах, улсын хурлын гишүүн, Монгол Улсын сайд, бомб сэргэлтийн үндэсний хорооны дарга тулгын нэрэмж дууг тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэгэхээр дэлхийн ертөнцийн маань өөрөө бас тодорхой технологийн өөрчлөлтүүд дэвшлүүд орж байна. Тэгэхээр одоо орчин үед бол одоо дроны, хиймэл оюун ухааны ийм одоо 90 үе ирж байна. Тэгэхээр энэ дроны технологи маань одоо бүх салбарт энэ дотроо бол одоо цэрэг айрам, хөдөө аж ахуй, за тэгээд тээвэр үйлчлэгээ, за үйлдвэрлэл гэдэг ингээд орохгүй салбар байхгүй боллоо. Тэгэхээр энэ шин технологиг одоо ухтаж, энэ технологиг Монгол улсад одоо нэвтрүүлэхэд боловсон хүчний бэлтгэх шаардлага бол бидний хувьд Монгол улсын хувьд одоо зайлшгүй байгаа. Энэ ч утгаараа одоо Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлээр 25 оны 1 сард бол Улаанбаатар хотод одоо анхны одоо дрон кон гэж тэмцээнийг зохион байгуулсан бол Дархан хотод одоо ингээд 5 сард Drone X тэмцээнийг одоо зохион байгуулж байна. За энэ тэмцээнээр бол одоо зориуд одоо 12-оос 18 насны хүүхдүүд залуучуудын дунд бол энэ чиглэлийн спортоор одоо сонирхдаг, хичээлдэг ийм одоо залуучдыг одоо үеийг бий болох ийм зорилготой. За бидний хүүхдтэй хахад бол одоо өсвөрийн залуу зохион бүтээгчдийн клуб гэж одоо аймаг болгон за Дархан хотод ажилладаг үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Бид бол бас тэрүүгээр одоо хүмүүжиж өссөн ийм одоо хүмүүс байгаа. За тэр утгаараа бол одоо юу гэдгийг орчин үеийн технологи одоо өөрсдийгөө бэлдэж чадах ийм залуу үеийг бий болохын тулд энэ чиглэлийн тэмцээн уралдааныг одоо тогтмол зохион байгуулах ийм зорилгоор өнөөдрийн тэмцээнийг зохион байгуулж байна. За энэ одоо анх удаа зохион байгуулж байгаа тэмцээн Дархан хотод за ер нь бол жил болгон уламжлалт болгож зохион байгуулах ийм одоо санаачлалыг гаргаж ажиллаж явна гэдэг энэ чинь бас хэлж байна. За энэ удаа аймгийн засаг даргын санаачлагаар Дархан аймагт анх удаа нисгэгчгүй одоо төхөөрөмж болох одоо дорооны авраг шалгаруулах өсвөрийн одоо улсын хурлаан зохион байгуулж байна. Тэгэхээр 21-р зуун бол техник технологи 900 тэр дотор бол мэдээж бол Монгол улсын хүүхэд багчууд бол энэ тал дээр бол маш их сайн хөгжих ёстой. Тэгэхээр энд ч гэсэн Дархан хот бол бас түүчилж төрүүлж бид нар бол одоо энэ санаачлагуудыг гаргаж өнөөдөр бол ерөнхийлөгчийн намын газар Монгол улсын цахим хөгжлийн яам за дээр нь бол одоо бомбын сайд хамтарч бол энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа төлөвлөлт таатай. Тэгэхээр цаашдаа ч гэсэн Дархан аймгийн хэмжээнд аймаг сумын засаг даргын зүгээс бол ялангуяа хүүхэд багчуудыг техник технологи инновац шингэсэн одоо юм томоохон хэмжээний дижитал одоо яг энэ хөгжилд урайлах за энэ тал дээр нь бол бид нар дэмжиж өгөх талын үйл ажиллагааг бол тасралтгүй 4 жилийн хугацаанд бол үзүүлнэ. Цаашдаа энэ хүү нисгэгчгүй дорооны тэмцээнийг ч гэсэн Дархан хотод жил болгон бид нар бол чанар чансааг нь өндөр болгож ингэж бол уламжлал зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байна. Олон улсын стандартад нийцсэн хамгаалтын тортой талбайд оролцогчид нэг нэгээр гараанд гарч зассан саад дондор өгсөх уруудах нислэг үйлдэж тусгайлан бэлдсэн объектыг бүтэн тойрог буюу 360 градусын бичлэг хийх зэрэг даалгаврыг гүйцэтгэнэ. Сонирхогчдын тоглоомын өөрөө угсрах гэсэн 3 төрлөөр явагдаж буюу тэмцээнд 11 аймгийн 11-ээс 18 насны 173 хүүхэд залуус ур чадвар авиас мэдрэмжээ уралдуулж байна. Би болохоор Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хурдан клубээс оролцож байгаа. DJI Air 3 гэдэг загварыг ашиглаж байна. Ер нь л айгүй сонирхолтой. Өөрөөсөө одоо ингээд амьдарч байгаа газрыг дээрээс доороос наргаа ийм газрыг одоо мэддэггүй юм байна штэ. Энд ийм байдгийн байна штэ гэдэг. Одоо тэгээ өөрөө гоё зураг мурагтай болох. Ер нь бол зургаас сонирхдаг хүмүүс л айгүй бас зүгээр юм шиг санагдаад байгаа. Одоо тэгэл эн чинь бас хөөрхөн мэдрэмж ардна. Бас хэн болгоны за би ирээд барьчих гэхгүй эн чинь бас жоохон үнэтэй дорон барьж байгаа болохоор аль бол хариуцлагатай байхыг хичээж юм. Тэгээд ингээл энүүгээр айгүй сайн оролцохыг хичээж юм да. Ер нь бол оролцооч байгаа штэ. Өрсөлдөгч нар бол айгүй сайн байна. Бид нар болохоор нөгөө нэг илүү их удаан олон жил хичээлж мчээллээгүй яг ерхийнхээ өмнө 4-5 хоногийн бэлтгэл дотууштай байсан. Тэгээ яг хуу бас даалгавруудаа бүрэн гүйцэтгээл гараад ирэхэд бол миний хувьд хангалттай гэж бодож байна. Сүхбаатар аймагаас ирсэн. Тэгээд яг энэ спорт нэг дроныг сонирхоод ер нь бол нэг сар гарan болж байна. Тэгээд нэг ер нь жоохон кодлох тал дээр жоохон биччихээс болохоор гар удирдлагаар бол нэг нисгэж үзэг бол сайн жаагаад чадахгүй байна. Тэгээ ер нь бол анхны тэмцээн болохоор туршаад үзье гэж одоо ирсэн байгаа. Яг ер нь бол яг сайн дроны мэдгүй яг аймагтай байхдаа нэг Eagle 101 гэдэг дрон ашиглаж. Тэгээд энийг ирээд л яг ашиглаж байна. Анх ороход бол ер нь их сонирхолтой байсан. Тэгээд яг яваад үзье гэж бодоод явсан болохоор
яг өөрөө дуртай байсан болохоор гоё санагдсан. Баярын сайхан билээ гэдэг. Би оюуны ондоо сургуулийн 52 ангид сурдаг. Ойролцоогоор 2 жил гарав. Амжилтуудаас гэвэл харин 2024 оны дрон коучлын улсын аваргын тэмцээнд 3 дугаар байранд орсон. Дроноор туршилт хийгээд тэр туршил ямар нэгэн зүйлд ашиглаж байгаа нэг гой санагддаг. Тэгээ бас нисэж яхад нэг сэтгэл хөдлсөн мэдрэмж төрдөг. Монгол Улсын засгийн газрын 2024-с 2028 үйл ажиллагааны хөтөлбөрт мэрэгжлийн хүний нөөцийг аглах ангиас нь эхлэн бэлтгэх чухал залт бий. Энэ хүрээнд 21 аймгийн хэмжээнд өсвөрийн мэдээлэл технологийн хурдан клуб байгуулагдаж 3,000 орчим ахлах ангийн хүүхдүүд хамрагдсан. Өсвөрийн хурдан клубээр дамжуулан дроны нисгэгч, хиймэл оюун ухааны хөгжүүлэгч, програм хангамжийн хөгжүүлэгч, e-спортын тамирчин зэрэг дэвшилтэт технологиг ашиглах ирээдүйн хүний нөөцийг бэлтгэж байгаа юм. Ингээ харилцаа холбоо мэдээллийн технологи яг энэ дэвшилтэт технологи одоо ашиглах энэ хүний нөөцөөр бэлтгэж ингэж явж байгаа. Өмнө нь бол бид 300 орчим хүүхдүүдээ бүгдээр Солонгос улсад код бичлэг, кибер аюулгүй байдал, дрон нислэгийн чиглэлээр ингээ сургалтанд хамруулад ингээд ажилласан ийм дуршлагтай. За одоогүй бид бүгд хятад ард улсад бас хүүхдүүдэд явуулж дадлах, дуршлах, солилцуулахаар ингээд явж байгаа. За хамгийн гол нэг асуудал бол энэ хүүхдүүд эргээд захим илж болон бэлтгэж байгаа. Үндсэндээ төрийн захин үйлчилгээ хүн хуулийн этгээдэд одоо зөв авахтай ийм Монголыг ар утасных аппликейшнийг зөв хэрэглэх, төрийн захин үйлчилгээний хурдан киоскийг зөв ашиглах, за операторын гормоор үзүүлж байгаа үйлчилгээнүүдийг зөв одоо ашиглах талаар ээж аавдаа, эмээ өвгөөдөө, за дүү нартаа энэ дээр бол захин илч, сурагч, багш нар болгон бэлтгэх ийм одоо чухал зүйл байгаа. Үндсэндээ за Монгол улсад бол захин ур чадварын нөхцөл байдал нэг 43.8% байдаг. За энийг бол цааш эрчимтэй урагшлууд захим шилжилтийг эрчимжүүлэх, за мэдээллийн технологийн хэрэглээг өндөрцөх одоо ийм үеийнгийн захим дээрлэгтийг бууруулах гэдэг юм. Энэ чиглэлд энэ хүүхдүүд маань асар хурдтай ингээд ажиллаж байгаа. Олон талд ийм олон ийм өөр өгөөж өгсөн юм ажлууд давхар явах юм. За мөн одоо зөвхөн хүүхдээр тогтохгүй бид нар бол ахмадын хурдан клубүүдийг 21 аймгийн хэмжээнд байгуулагдаад явж байгаа. За өмнө говь, Баян үлгээ, Завхан, за Дархан уул, Дорнод ч гэдэг юм. За дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бид нар орхихгүй. За хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийг дэмжих ерөнхий газартай хамтраад энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг заавал амруулж олон ийм үр өгөөжүүдийн давхар ингэж явж байгаа юм байна. Тэмцээнд оролцогч нийт